Та бүхний амрыг ирье. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. Хар хүн ном 17 дугаар бүлэг харуусал 1-р хэсэг. За, шинэ оны минь дэвшүүлье. Энэ 2025 он бидний хувьд одоо юу гэдгийг ололт амжилтаар дүүрэн байх болтугай. За, Ерөөл Батар шиг. За, энэ жилиг нэг тийм хүнд хэцүү сэдвээр эхлүүлж байна. Харуусал гэж байгаа. Эртний хүмүүсийн хувьд бидний өв дээдсийн хувьд бодит амьдралд нь тулгардаг, мэдрэгддэг, оршин буй нийгмийг нь хөдөлгөгч хүчин зүйл болдог юмс үзэгдлийг divine-тай divine гэдэг шиг divine тийм үү? Divine гэдэг чинь одоо ариун гэдэг юм л да. Буюу Бурхан ба Бурхадтай холбон тайлбарлаж ойлгож хүлээн авдаг байлаа. Тэр өдөр Бурхад намайг ивээсэнгүй тэр өдөр жоохон гарцтай байлаа ч гэдэг юм тийм. Тийм нэгэн Бурхад бол харууслын охин тэнгэрүүд юм аа. За, бидний бодит амьдралд харуусал гэсэн зүйл байдсан байна. Одоо хүн болгоны амьдралд энэ байдаг. Үгсний дараа харуусал байд юм уу мэдэхгүй шүү дээ, тийм үстэй. Бодит амьдрал байдаг. За, зураг тавьсан байна. Зургийн тайлбар нь болохоор эртний Египтийн харууслын охин тэнгэрүүд ба Чингис хаан хатны хамт гэж байгаа. За, ягаад би ийм одоо сонирхолтой юм одоо юу гэдгийг тэр холоос авчираад энэ тавьчихгүй гэхээр Монгол хүн харуусал гэж юм байгаа боловч тэр харууслыг яаж одоо юу гэдгийг дүрслэх, яаж бэлэгдэх тал дээр ерөөхдөө залах уу эсвэл юм хийсэнгүй ч гэдэг юм тийм үү. Нилээд хөгжсөн үндэстний одоо юу гэдгийг соёлоос харах юм бол тэр харуусал энтер гэдгийг одоо юу гэдгийг ингэж илэрхийлдэг, дүрсэлдэг байна. За, толгойн дээрээ орон сууц, хувин сав тээсэн Небет Хет гэрийн эзэгтэй бурхан. Одоо тэр зүүн талынх нь тэр яг нааша харж байна. Толгойн дээр тэр нэг юм үүдтэй, цонхтой. Тэгээд тэр нэг юм тал нь одоо юу гэдгийг хугарцсан байна л да, нэг тийм сар шиг юм байна. Тэр нь болохоор нөгөө хувин савлахгүй юу. За, хоёр дахь зураг нь болохоор хааны синти тээсэн Isis гэж интернетээр ISIS гэж яриад байдаг. Изис гэж уншиж болдог. Коптик хэлэн дээр эсэ буюу эзэ гэж уншиж болохоор бурхан байгаа юм. Толгойн дээрээ тэр нэг юм хар өнгөтэй дөрүүлж юм тавьсан байна. Тэр хар дөрүүлж юм нь болохоор хааны синтик гэдэг. За, Монгол хатны эртний малгай буюу одоо 13, 4, 5 дугаар зууны малгаануудтэй бортхон малгайн бэлэгдлийн нарийн учир шалтгаан мартагдсан. Битүүлэг болсон боловч Небе Хетийн толгойн гоёлын гэрийн эзэгтэй гэсэн бэлэгдэлтэй адил болов. Одоо энэ хүүхэн энэ малгайг өмсөж байгаа шалтгаан бол энэ хүүхэн хатан хүн байна. Энэ хүүхэн гэрийн эзэгтэй хүн байна гэж байна. Тэгэхээр гэрийн эзэгтэй л бэлэг тэмдэглэл байсан байна. Энэ Египтүүд болохоор нэг юм дөрүүлжин мэдээж шавар байшинд суудаг. Тэгэхээр энэ толгойн дээр байгаа юмд бөөрөнхий биш дөрүүлжин л байхгүй юу? Байшин нь тийм үү? За, харуусал хэмээх чинь ихэнхдээ бие сэтгэл эмзэг эмгтэй хүнийх юм аа. Зарим нэгэн эмгтэй хүний биеийн эмзэгч гэсэн сэтгэл нь чанга байж чаддаг. Гэхдээ л ерөнхийдөө болохоор бие сэтгэл эмзэгэл хүмүүс. Харуусал бол охин тэнгэр. Ойлгомжтой. Эмгтэй хүн нэгдүгээрт орон гэр хувь тавилан гэж харуулснаа. Энэ нь Небе Хет. Хоёр нь боломжтой гэр бүлд төрсөн ухаалаг эмэгтэй нийгэмдээ эзлэх байр суурь эрх чөлөө гэж эсэ буюу эзэ гэж харуулснаа. Одоо нэг юм баян айл охтууд байдаг штэ. Миний хийж байгаа юмыг бас сонирхол явдаг ч юм уу те. Би зүгээр таныг ямар хүн юм бэ гэдээ одоо юу гэдэг уулзаад одоо юу гэдэг сонирхсан юм ч гэдэг юм те. Ерөнхийдөө нэг тийм
Эсвэл одоо юу гэдгийг би ийм нийгмийн итгэтэн гэл ингээл ямар нэг юм хийгээл явдаг нэг тийм нийгмийн дундаж болоод дээд зиндааны охтууд байдаг шүү дээ. За тэд нар нь болохоор нэг тиймэрхүү цаанаас нь сэтгэлээс нь ч юм уу тийм нэг юм байр суурь эзлэх юмсанд нийгэмдээ ямар нэгэн тийм зүйл хийхэнсэн гэсэн маягаар л явж идэг юм шиг байгаа юм. Тэд нар болохоор одоо юу өмсөж зүүх вүлээ, гэрт төлөө байна уу, дүүгийн хувцсыг угаасна уу гэсэн юм дээр санаа зовдөггүй байгаад байгаа юм. За эзэн гэсэн үгийн эмэгтэй хүйсний үг нь эзэгтэй. Эзэгтэй гэдэг нь болохоор өөрт нь ажил олгогч эмэгтэйг хүндлэх хуучирсан үг. Та захирлаа одоо эзэгтэй та наашаа ингээд гэж яриад байхгүй байж тээ тийм үү. Солонгос кинон дээр л ийм гарч байгаа шиг байна тийм үү. За гэрийн эзэгтэй гэж ярьдаг байгаа. За 3 цаг тавьсан байна. Жохон өөр сэдв рүү шилжиж байна. Зохиолч миний махан биеийг тээсэн өвг ээжүүдэд байсан харуулслууд. 1. Найз залуутай байсан боловч танхаа залуугийн дарамтнаас болж салсан. Хайртай хүнээсээ танхаа залуугийн дарамтнаас болж салсан. 12 удаа нөгөө танхаа залуутайгаа хамт амьдраад 12 удаа төрсөн боловч зөвхөн 2 нь насанд хүрсэн. Эмэгтэй хүн эрдэм боловсрол олж болдог цаг сайн болох шинжтэй. Ээж нь энэ насандаа бичиг үсэг эрдэм ном сайн сурсангүй. Миний охин хайртай халамжтай эр хүнтэй л суугаарай гэд харьцангуй залуу буюу 50 гаруй наснда нөхрийн чирж ирсэн хормон бузар тэмбүүгээр бурхан болвоо гэж. Бид одоо нэг гэдгийг харуулслын тухай гэл юм бичиж байгаа мөртлөө одоо яг ямар нэгэн бодтой жишээ иш татахгүй бол одоо болохгүй байсан. Тэгэхээр гэр бүлийн одоо юу гэдгийг нууц бузарч гэдэг юм уу ийм тийм юмыг одоо юу гэдгийг олон нийтэд ингэж ил тавих нь одоо утга учиргүй юм шиг байгаад байгаа юм. Тий. Гэхдээ та нар намайг мэдэн нөгөө нэг ичих булчиргайгүй аим шиг тийм үү. Ягаад гэвэл энэ миний өвөг болохоор одоо юу гэдгийг ийм танхаа эрхтэй хүн байсан байхгүй юу? Энэ одоо юу гэдгийг халахын голын дайнд явсан одоо дайны ветеран буюу одоо нөгөө нэг ийм хуучин зэрэгэл واخгүй юу тий. Тэгэл тэд нар ч их додгор штэ тийм үү. Тэгээ нэг дуртай одоо гой сайхан санагдсан хүүхнээ найз залуутай байх юм бол найз залуугийн зодоод дарамтлал тэгэл салгачж байгаа واخгүй юу. Мэдээж цагдаа цэрэгт хилж байгаа. Тэгтээ тэр дайны ветеран хүнийг цагдаа нар яах юм бэ? Тийм биз дээ. Тэгэл аваа суучж байгаа واخгүй юу. Нөгөө багасаа танхаа байсан учраас сүм хийд одоо юу гэдэг чи бол нөгөө нэг сүйтгэгч ад зэтгэрийн хувилбар байна. Бүрэлбаа байна. Чамд одоо юу гэдгийг ариун сургаалыг одоо юу гэдгийг тээх ирэх байхгүй гэдээ одоо сүмэс хөөчж байгаа хгүй. Тэр нь тэгээд тэр хүний одоо юу гэдгийг лам биш болоод нөгөө гэдгийг амийн аварсан гэх гээд байгаа. За тэгэхээр чин миний өвөг имээ ийм харуулсалтай байсан ч гэсэн одоо миний танхаа өвөөтэй хамт амьдэрсэн учраас би байгаад байгаа юм. Тий. Тэгэхээр ямар ч юм тий одоо энэ бол маш хүчтэй тийм амар харуулсал байхгүй юу одоо тэгж доороосоо ингэж өвдөж ялзарч одоо хүн гэдэг чинь одоо юу вэ? Бурхан минь ээ гэж тийм үү. За 2. Баян айлын охин эцгийнхээ гэрээс мөнгө авч. За эцгийнх нь гэрт мөнгө байдаг авдраа ухаад мөнгө авчиж байгаа. Зарц адуучин залуутгаа хот хүрээ зүгтв. За нэг хүн дурлалчихсан, нөгөөх нь мөнгөгүй одоо зүгээр л хөдөөний малчин гэдэг шиг юм тийм үү. Хашаанд ядуу амьдарч 5 хүүхдийн ээж болсны дараа нөхөр нь 18-тай охиныг дагаад орхиж одвоо. Мөнхийн ядуу орчинд 5 хүүхдээ өсгөхийн тулд хуваараа олчин хийдэг байв. Мэдээж насны эцэст ямар ч ажил хийх чадваргүй болоод хүүхдүүдийнхээ гарыг харнаа. Яагаад одоо насны эцэст ажил хийх одоо юу гэдгийг боломжгүй болдсон бэ гэхээр ойрын хараа мууддаг ч юм уу тий гар хөл нь ивлэхэ байдаг ч юм уу нөгөө хийж чаддаг юмаа хийж чадхаа байдаг. Хурдан энэ хорвоог орхих юмсан гэж харуулснаа. Мөнгөтэй хүнтэй л суугаарай гэж
баян өссөн тийм үү. Тэгээд эцгийнхаа үгэнд орлого одоо юу гэдгийг нэг амьтныг дагаад хот хүрээрөө зүгтагаад ирсэн. Тэгэл ингээл хайр дурлал гэсэн юмнаас болоод ингэж ядуу амьдэрдэг болчлоо. Миний охтууд жоохон бодолтой байгаарай ч гэдэг юм. Тэгэж захиал өнгөрсөн байна. За 3 нь надтай хамт Герман явъя гэсэн залууг царай муутай гэд тоосонгүй. Эрэгтэй хүнийг одоо юу гэдгийг одоо яа царай муутай гэж харж болно л да. Одоо гэдэг энэ төмсөн хамартай ч гэдэг юм уу. Одоо юу гэдгийг залуугаараа тэр үс нь халцарсан ч гэдэг юм уу. Ерөнхийдөө нэг хитрхи өргөн царайтай юм ч гэдэг юм уу. Эмэгтэй хүн ч бас нэг эрэгтэй хүнийг голно шүү дээ, тийм үү. Харин завоодын дарга залууг мөнгөтэй бас царайлаг гэж химэн сонгов. Яхааргүй царайлаг залуу бас дээрэс нь мөнгөтэй, тийм үү. Гэтэл чин ардчилсан хувьсгал гихчин дэгдэж үйлдвэр завоодууд хаагдав. Ядуурл. Насны эцэст нөхөр байнга арх ууж, зодож дарамтлах шинжтэй. Нөгөө сайхан залуу чинь хувирчихсан. Олон жил ааш занган төвчиж ирсэн, өөр хүн сонгосон бол амьдрал өөр байхсан болов одоо нэгэнт өнгөрчээ гэж. За нөгөө нэг ISIS болоод Небехетийн зургийг тавьсан байна. Ахид тавьсан байна. Тэгээд байр суурь, охин тэнгэр орон гэр. Тэгэхээр энэ гурван жишээг ингээд үзэхээр эхний жишээ нь болохоор яа харахгүй тэр нэг юм бичиг үсгтэй болгосон нэг тийм нийгэмд эзлэх байр суурьтай болгосон гэж харуулж байгаа юм. Бас дээрэс нөгөө нэг ар гэрийн асуудал нэмэгдчихэж байгаа байхгүй юу? Тэ. Сүүлийн хоёр нь бол яа харахгүй одоо юу гэдгийг ядуурл байсан учраас дан ар гэр тийм үү? Гэр орон одоо хувь заяаны тухайл одоо харуулж байгаа байхгүй юу? Тэр Небет Хетийн шинжтэй харуулслаа гэсэн гэж. За зохиолч миний гэр бүлд маш эрт дундад зуунд манжийн үед ч юм уу ээжүүдэд минь юу тохиолдож юу болж байсныг одоо тодорхойгүй. Үхэл хагцал харуусал мартагддаг. Тарихгүй юмнууд тоодоггүй. Би яажгаад одоо юу гэдгийг эмээнэр одоо юу гэдгийг ямар одоо байсан бэ энэ төр гэдэг одоо юу гэдгийг асуугаад одоо амжицсан байдсан бэ гэхээр ерөнхийдөө сониучлахгүй өвөө ягаад ганцаараа амьдэрдгийг гэдэг юм уу те. Гэхдээ энэ хорвоогийн эзэн эр хүмүүн та ардаа харуусл үлдээгээд явж оддгоо. Сайн эр хүн байх тусам олон хүн таны араас гашууднаа. Одоо их л сайн хүн байгаа, олон хүүхдийн эцэг болсон, одоо юу гэдгийг бүгдэнд нь орон сууц ингээд өгсөн, одоо юу гэдгийг бүгдийн л амьдралтай болгосон гэж байгаа тэр эрэгтэй хүн бас л араасаа одоо юу гэдгийг гашуудл харуулслыг илүүлдээгэл явдаг л. Тэгэхээр яах аргагүй одоо юу гэдгийг энэс ангижрах ерөнхийдөө боломж байхгүй гэх гээд байна. Харуулсал нь нийгмийг хөдөлгөж хүчин зүйл мөн бөгөөд энэ зохиол мөн харуулслаас болж бичигдэж байгаа болов. Би ингээл нөгөө нэг гомдлол нь штэ. Шашин сурталаа, Монгол ёсоо, Монгол сүнслэг байдлаа битгий алдаач гэдэг юм уу. Энд чинь нэг тийм л гомдлол харуулсал байхгүй юу? Учир нь амьдралд гомдлох зүйлс олон бий. За эртний Египтийн домог зүйд Изис охин тэнгэр Осирис өөрөөр Очирис гэж уншиж болох нөхрийг нь хідэн хэсэг тастаж дахин босож ирэхээргүй байхаар би цогцыг нь олон газар нуусан сүйтгэгч Сет буюу Зет гэж уншиж болдог. Зетийг шонхор дүрт хоорос хүүгийнхээ хүчээр ялан дийлж дээд байр сууриа ертөнцийн доктортой байдлыг дахин сэргээдэг. Тэр ISIS буюу тэр толгоон дээрээ Синти хааны ширээ сандал Синтиг аваад явж байгаа тэр хүүхэн нөгөө цөлийн чөтгөрийг дараад хорвоог дэлхийг авардаг гэхэд байна. Үүнтэй адил түүх Монгол оронд бий. За тэр түүх нь болохоор хаалх гарид бурхан ээж гэхэд байна. За өнөөдрийн хувьд нэг юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа.